ч одоо 4 сарын их учраас энэ оны эхний 1, 2, 3 сар буюу нэгдүгээр улирлын эдийн засгийн байдлыг ер нь нэг тоо баримттай та бүхэнд одоо танилцуулъя гэж бодсон. Яагаад ингэж байгаа вэ гэхээр манай статистикийн газраас сар бүр тоо баримт гаргадаг статистик тоог. Хоёрдугаарт бүх улс орн бол улирлаараа ер нь өөрийнхөө гол эдийн засгийн үзүүлэлтүүдийг харж явдаг юм учиртай юм аа. За энэ тэмрээ энэ их утгагүй нөгөө юу статистикийг л надад өгч. Надад ярихад тэр нэрээ амар юм байл. Чи макроэдийн засаг. За чи томсгоч. Тэгэхээр ийм юм. Би дандаа тоо ярина. Та нар дараа тодруулж асуух юм байвал асуу. Дэлхийн эдийн засгийн чин энэ бол хэний гаргасан тоонууд вэ гэхээр миний гаргасан тоо биш. Би манай өрөөнд ямар бид нар хийсэн гэхээр статистикийн ерөнхий газар, сангийн яам, эдийн засгийн яам, нэг нь Монгол банк. Ийм дөрвөн газар цуглаад энэ нэгдүгээр улирлын эдийн засгийн байдал ямар байна вэ гэдэг дээр өөр тоонууд байхгүй үз харж байгаа тоогоо зөв адилхан уншиж чадж гинэг үү гэдгээрээ бид ярилцлах хийсэн. Ингээд бид нар бол нэг ойлголттой байгаа. Тэгэхээр бүгдээрээ энийг бол адилхан тайлбарлаж чадна гэсэн. За эхнийх нь бол яг хөө дэлхийн эдийн засгийн чиг хандлага нь ямар хөө яваа бэ гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн жил бол жишээлх юм бол хамгийн өндөр хөгжилтэй улс орнууд Америк гэхэд эдийн засаг нь 1.3% өссөн. Америк, Европ биш Америкийн 1.9 байна. Европ бол үндсэндээ эдийн засгийн өсөлт байхгүй, эдийн засаг нь бол буурсан гэсэн. Орос бол 1.3%-тай. За Хятад улсын хувьд бол эдийн засаг нь 7.7%-аар өссөн. Би өнгөрсөн жилийн тоонууд хэлж ш. Энтхэг 4.4-тэй. Энэ багам дотор бол өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтөөр Монгол улс 11.7-тай гарсан байгаа. Энэ өнгөрсөн жилийг би ярьж. За энэ онд ер нь ямар хөө байгаа юм бэ гэж энэ нэг хоёр од тавьчаад байгаа нь бол одоо урдчилсан таамаглал юм да. За дэлхий бол өнгөрсөн жилийнхээ бодоход нэг 0.6%-аар дэлхийн эдийн засаг өнгөрсөн жилээс арай жоохон дээрднэ гэсэн юм таамаглал байгаа шүү, таамаглал. За тэрэн дотроо ингээд Америкч яах өсөх юм шиг байна. Европ хасахтаа явж ирсэн нэмэх рүү орох юм шиг байна. Орос баг хэвэндээ байх юм шиг байна. Хятад улсынх бол 0.2 пунктоор буурах юм шиг байна. За энэтхэг бол 5.4 гэдэг чинь жоох өсөх юм байна. Монголынх бол жоох өсөх юм байна. Энэ Монголын энэ гаргаад байгаа тоог бид нар бичээгүй. Олон улсын байгууллагын тоог авж байгаа юм. Олон улсын байгууллагыг чиний хэлж байгаа гэхээр Азийн хөгжлийн банк эсвэл олон улсын валютын сан. За тэдний тоонууд тэд нар манай эдийн засгийн өсөлтийг янз бүрээр төлөвлөдөг. Манайх мэдээж улс өмчний өөрөө бас төлөвлөж байгаа тоонууд байл дээ. Энэ би олон улсын байгууллагыг тавьсан байна. За тэр 15 он бол хэрэггүй. Тэр бол хол байгаа жоригч. За дараа тэгэхээр ерөнхийдөө бол энэ жилийн хувьд бол бид нар бас нэг хоёр оронтой тоонд барих зорилт тавьж байгаа. Тэгэхдээ энэ маш их хэцүү зорилт. Ойр хавийн чинь улсууд дэлхийн улсын одоо эдийн засгийн хөгжил бол ийм муу байхад бид тэгтээ хоёр оронтой тоонд бариулахын тулд ажил өнгөрсөн жил бас л тийм байсан. Тэгтээ бид бол хоёр оронтой тоонд бол гаргаж чадсан юм аа гэж хэлж байгаа. За дараа нөгөө инфляц гаргаад дараачих юм. За хоёр дахь том үзүүлэлт бол ингээ эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтээр л үздэг. Нэгдүгээрх нь бол одоо тэр улс орн хөгжиж гэнэ, эдийн засгийн дээшлж гэнэ, ард түмний хэмжээгээр дээшлж гэнэ гэдгийг гол харуулдаг юм бол нэг нь бол энэ эдийн засгийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүн яаж нэмэгдэж байгаа. Хоёр дахь гол үзүүлэлт бол энэ бидний яриад байдаг инфляц. Монголоор бол хэрэглээний үнийн индекс гэдэг ойлголт. Энэ өөрөө яаж гардгийг гэхлээр хүний одоо тухайн хүмүүсийн эсвэл айл өрхийн хэрэгэлдэг 200 гаруй нэр төрлийн барааны үнийн өөрчлөлтийг харж байгаа дундчилж гаргадаг юм тоо. За энэ дээр бас ингэж харуулсан ба. 2000 энэ дээдлийн цэнхэр бол 2012 онд 1-р сар, 2-р сар, 3-р саруудад жилийн туршид инфляц яаж өсөж ирсэн бэ гэдгийг харуулж байгаа. Өөрчлөгдөж ирсэн. Энэ улаан нь болохоор өнгөрсөн жил яаж явж ирсэн бэ гэдгийг харуулж байгаа. Сар сараараа. Энэ ногоон эхний энэ 3-гээ зогсож байгаа болохоор энэ жилийн эхний 3 сард манай өмнө үнийн өсөлт ямар байна вэ гэдгийг харуулж байгаа. За ингэхээр бид нар өнгөрсөн жил
засаг ажиллаж эхлээд ямар зорилт тавьсан гэхээр бид нар энэ хэрэглээний үнийн индексийг хэрэглээний юмны үнийн өсөлтийг бол хязгаарлана гэдгийн зорилт тавьсан. Тэгээд энэ улаан бол юу харуулдаг байгаа вэ гэхээр ямар ч байсан өмнөх 12 онтой харьцуулахад бол тэрнээс юмны үнийн өсөлт бага байгаа шүү гэдгийг сар тутамд ингэж гаргасан энэ статистикийн тоо юм. Тийм учраас бид нар нэг ингэ маргаад байдаг шүү дээ. Юмны үнийн өсөж байгаа. Тэгтээ 12 онтой харьцуулахад бол арай тэр хэмжээнд хүрэхгүй арай багаар өсөж байгаа. За тэгвэл энэ шинэ он гараад одоо бид нар нэг ийм өгүүлбэр тасчээд байна шүү дээ. Ингээд валютын ханш өөрчлөгдөд юмны үнийн өсөө бүх юм одоо муудаад. Тэгэхээр бодиттой тоогоо харахад бол юу харагдаж байгаа вэ гэхээр энэ оны эхний 3 сар дээр бол бараа үйлчилгээний үнэ өсөж байгаа. Ямар хэмжээнд өсөж байгаа? Яг нодон жилийн 1, 2, 3 сард яаж өссөн яг тэр хэмжээнд байна. Нарийн харуул ингэсэн үг. Энэ 3.6 гэж тоо байгаа. Энэ тоог нь бол энийгээр хэлдэг энэ ардлынхан 103.6 гэдэг нь 1 сартаагаа харьцуулахад 3.6% өсчихжээ гэсэн үг. Өнгөрсөн жил. Энэ жил бол 1 сартаагаа харьцуулахад 3.5% өсчихжээ гэсэн үг. Ингээд аль нь яаж өсчихжээ л гэсэн үг. Нодон жилийнхээ хэмжээнд орчимдлог өмнө үнэ өсөлт байна гэсэн үг. Эхний 3 сард 1-р үйлрэлтэй. За энийг тэгээ хэлчихье би. За энэ дээр бол одоо жишээлх юм бол хотын хэрэглээний зарим бүтээгдэхүүний дундаж үн яаж өөрчлөгдсөн гэдэг ингээд явж байгаа. За энд бол жишээлх юм бол Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс нь нодон жилийн эхний 3 сартай харьцуулахад энэ жилийн эхний 3 сард нэр төрлөөр ямар хувь байгаа гэдгийг харуулж байгаа. Энэ юу нөлөөлдөг гэхлээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд бол олон салбар нөлөөлнө. Нодон жил бид нар яагаад энэ хоёр орондоо доонд гаргаж чадсан бэ гэхээр бид нар барилгын салбарт тасрах хэмжээний дэмжлэг үзүүлсэн байна. Дэлхийн эдийн засаг муу байсан ч гэсэн дотооддоо бол барилгын салбараа нэлээд сайн дэмжсэн учраас манай энэ хаана вэ? Барилгын салбар бол жишээ нь энэ дотоодын 13 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд 1.4 пунктын нөлөө үзүүлсэн. За хөдөө аж ахуйн нодон жил мал сүрэг их гайгүй боломж юм байсан. 2% нөлөө үзүүлсэн. Нөгөө 11.7% өсөхөд ямар нөлөө үзүүлж байгаа. Уул уурхай олборлолт бол 3.2-ийн нөлөө үзүүлсэн. За энэ бөөний худалдаа энэ төр бол 2.1, үйлчлэгээний бусад салбар гэдэг. Ингээ гол өсөлтийг авчирсан 4-5 салбарууд нь мал аж ахуй, уул уурхай, барилга гэдэг ингээд эдгээр бол өнгөрсөн жилийн. За энэ жил ямар байгаа юм бэ? Тэгэхээр энэ жилийн хувьд би нэг одоохондоо хэлж чадахгүй өнөөдөр тэр нь эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн өсөлт ямар байгаа гэдэг тоог өнөөдөр хэлэх боломжгүй. Энэ бол 5 сард гардаг тоо. Тэгэхдээ би одоо эднэр маань ямар хувь байгаа юм бэ гэдгийг хэлчихье. Эднэрээс ингээ харах юм бол энэ жил бол бид нар боожуулсан төлөв бол нэлээд боломжийн хэмжээнд байгаа. Энэ жил бол Монголын мал сүрэг нэг 50 сая төгрөгийн төлөвтэй байгаа. 5.4 сая төлөв одоо боожуулсан явж байна. Энэ одоо эхний 3 сарын байдлаар нодон жил 4 сая төлөв боожуулсан байсан бол энэ жил 5.4 сая төлөв боожуулчихжээ гэсэн. Дандаа эхний 3 сарыг харуулж байгаа. За нүүрсээ харъя. Нүүрс бол одоо манай улсад бол маш их чухал ач холбогдолтой. Тэгэхээр нодон жил бид нар өдөөд эхний улиралд бол нэг 6 сая тонн нүүрс гаргацсан байж. Энэ жил бид нар нэг 4.4 сая тонн нүүрс гаргачаад байж. Яагаад тонн зөрчсөн юм бол? Уг нь 300 мянган тонны зөрөөд явсан. За тэгэхээр нүүрсний хэмжээ бол харьцангуй ойролцоо хэмжээнд байгаа мөртлөө нүүрсийн үнс учраас орж ирж байгаа мөнгө нь бол арай бага байгаа. За зэсийн баяжмал нодон жил бид нар эхний 3 сард 82 мянган тонн зэсийн баяжмал гаргаж ирсэн. Одоо бол 150 болцсон. Яагаад нэмэгдсэн гэхээр манай хуучин бол ганцхан Эрдэнэт үйлдвэр зэс гаргадаг байсан зэсийн баяжмал. Одоо энэ жилээс оюу толгойн чинь зэс гараад эхэлсэн. Тийм учраас нодон эхний 3 сард 82 мянга гаргадаг байсан айл энэ жил бараг 2 дахин илүүг гаргачаад байна. Энэ оюу толгой нөгөө нодон жил наадмаар бид нар нээлт хийхэд баахан зэс гаргацсан тэрнийгээ бүрэн гардаг шиг гаргаж чадаагүй. Дээр нь одоо ч гэсэн холборлож байгаа. Тэгэхээр энэ бол цаашаа ингэж өснө. Одоо энэ дээр бол 150 мянган тонны гаргацсан байна. За төмрийн хөдөр ямар байгаа вэ гэхээр нодон 500 орчим мянга гаргаж ирсэн. Одоо бол 500 орчим мянга л гаргаж байна. Жаахан нэмэгтэй. Газрын тос ямар байсан гэхээр нодон жил бид нар нэг сая орчим барил байгаа тийм ээ. Сая орчим мянган тонн барил байсан бол энэ жил нэг 1.5-аар нэмэгдсэн. Газрын тосны олборлолт бол маш сайн явж байгаа. Ер нь энэ жил биднэрт бол эдийн засгийн өсөлтөнд бас нэлээд хувь нэмэр оруулах юм бол энэ газрын тос энэ зэсийн баяжмлын экспорт за нүүрс бол бид нар бас цаашаага өшөө залруулна.
Эдгээр бол яа. За барилга угсралтын ажил нодон жил эхний улиралд 27 орчим төгрөг төгрөгийн ажил хийгдэж ирсэн юм байна. Одоо бол 35 орчим төгрөг төгрөгийн гэдэг нь нэг их мундаг өсөлт биш. Тэгтээ ерөнхийдөө хэвийн хэмжээнд явж байна. За тэгтээ ингээд харахаар ингээд тоо харахаар их зарим юмнууд их гайгүй байгаа юм шиг харагдаж байгаа боловч муу тоо бол энд явж байгаа. Муу тоо. Тэрний үгслэр нодон жил манай улс бол оны эхний 3 сард нэмэгдсэн өртгийн албан татвараар 292 тэрбум төгрөг цуглуулж ирсэн. А одоо бол нэг 281 91 жаахан багас хандлагт болсон. Ягаад гэвэл энэ бол манай үйлдвэрлэл үйлчилгээ ямар нэгэн хэмжээгээр жаахан оны эхний саруудад бол хомигдож байна шүү. Одоо наад эдийн засагт чинь бол жаахан хомигдол бий болох нь байна шүү. Тийм учраас одоо арга хэмжээ авах гэсэн. Тийм учраас эх 7 хоногоос бид нэр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдэг тэр арга хэмжээг авах нь. Тэрний хэлж байгаа тоо бол жишээлх юм бол энэ байгаа. За бусад тоонууд нь онцгой албан татвар хэвийн гадаад худалдааны орлого хийм байгаа. За цааш яв. За энийг бас алгасчих дараачих. За мөнгөний үзүүлэлт яах вэ? Дараачих. Төсөв. За төсөв дээр юм байна. Төсөв орлого бол оны эхний 3 сар буюу 1-р улирлийнх бол бүрэн биелэг байна. За одоо энэ дээр байна да. За ингээд 13 оны эхний 3 сард нэг 98 орчим тэрбум төгрөгийн эмтэй ч одоо тэрбумаар явж байна. За тийм байна. Энэ оных бол энэ дээрээс харагдахгүй байна. Хасахтаа би юм хэлэх гэсэн. Энэ дээр бараг нэмэх хас дараач гаргачих та. За тэрний буцаж ярив. За гадаад худалдаа. Энэ дээр нэг тогтоодох юм. Ер нь одоо бидний энэ валютын ханш өөрчлөгдсөн яасан гэд манайх ингэдэг айл юм байлээ. Ингээд 11 онд бол эхний 3 сард бол хас 345 сая долларын алдагдлаа ажиллаж ирсэн. Одоо өөрөөр хэлбэл бид нар гадагшаага нүүрс эрдэстүүхээдээ гаргаад доллар олж ирнэ. Гадаадаас бид нар бараа худалдаж аваад доллар гаргана. Энэ хоёрын 8-ны зөрөө бол хас 345 сая долларын алдагдaltaй байсан. 12 оны эхний 3 сард 80 сая долларын алдагдaltaй байсан. 13 оны эхний 3 сард бараг 400 орчим сая долларын алдагдaltaй байсан. Энэ жил юу болсон гэхээр эхний 3 сард 9.1 сая долларын алдагдaltaй болж байна. Яагаад ингэж алдагдал багасч юу? Ер нь одон жилээс хойш Монгол банктай яриа засгийн газрын явуулсан бодлого бол манад яагаад валютыг хэрэгцээсэд байдаг гэхээр энэ 345 сая долларыг ч олох гэл эсвэл энэ 580 эсвэл энийг ч олох гэл валютыг ханшилсэд байсан. Яагаад гэвэл зөрөө өсчихэд шүү дээ. Заавал нэг юм нэмж болох шаардлагатай. Тэгэхээр энэ жилээс бол энэ бол их багассан. Яагаад багассан гэхээр бид нар бол импортын дээр бол энэ нөгөө валютын ханшны төгрөгийн ханшийг суларсан учраас гадаадаас хэрэгтэй хэрэггүй юм оруулж ирэх нь бол багасч ирсэн гэсэн. За юу оруулж ирэхээ багасгасан гэхээр одоо энэ дэр байж байгаа. Импортын бүтэц яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэж. Импортын бүтэц эндээс биш нөгөөт хэсэг хэлэх юм байна. Нөгөөт импортын бүтэц яаж өөрчлөгдсөн гэсэн график. За наад чи хэрэггүй бойжуулсан төлмөл би хэлсэн сая. Энэ за зогсож. Энэ түрүүчийн нөгөө нэг миний хэлээд байгаа өнгөрсөн жилийн юмны үнийн өсөлт өнгөрсөн жилийн эхний 1-р улиралд 3.6 байсан. Энэ жил 3.5 тэр орчимдоо л байгаа. Энийг зарим хүн ингэдэг юм буцтай. Манайх ингэ толгой эргүүлээд байд. Одоо энэ дээр тэгж хэлвэл хүмүүс уурлаа. Энэ 0.1-ээр буурсан байвал юмны үнийн өсөлт 0.1-ээр буурсан гэвэл зарим хүн уурлал эхэлдэг. Уг нь бол тоон тийм. Гэхдээ энэ бол тэр өнгөрсөн жилийнхээ төвшөнд байгаа л гэсэн үг. За ажилгүйдлийн байдал бид нар энэ дээр энэ урдлынхан баг нь болохоор өнгөрсөн жилийн 13 оны 1-ээс 3 1-р улиралд ямар хөө байсан гэхлээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35 мянга байсан байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 14 мянга байсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүн 6700 байсан. Энэ жилийн хувьд эхний улиралд нэг 4 мянга орсон. Энэ тоонууд нь. За болдог. Эндээс бас нилээдийг нь одоо авч цуглуулах тэр бодлогыг бол гаргасан байгаа. Тэгээ гаргаж чадвал цаашаа. Тэгээ гаргаж чадвал бас манай экспорт орлогонд их нэмэр болох юм аа. За энэ байна. Энэ одоо нэг гадаадаас авж байгаа юмнуудаас маань нөгөө сая 9 сая долларын алдагдaltaй гарч шүү дээ. Энд чинь 400-500 алдагдaltaй гардаг байсан айл. Гэхдээ яагаад ингэж вэ гэж бид нар үзэхээр энэ дизелийн төлшийг бид нар бол нэлээд их бууруулсан байл. Гаднаас орж ирэх багассан гэсэн.
Яагаад ингэ багасч ийн гэхээр бас энэ эдийн засгийн төвчөд сулрсантай холбоотой дээр нь бас тодорхой хэмжээний одоо түлшний нөөц байсантай холбоотой хоёр шалтгаанаас болоод дизелийн түлшийг одоо өнгөрсөн 1-р хуулинд оруулж ирэх нь их багассан. 43% багассан юм байна. За энэтэй холбоотойгоор ачааны автомашин манайх 62% багассан байна. Би улирлын төв ярьж штэ. Хуучин бол эхний 3 сардаа бол оруулж ирсэн тооноос 62% багыг оруулдаг болсон байна. За дараа нь ачаа дизелийн түлшин. За нөгөө юу гаргаад ир. Цааш явдаа. Хөлсний гол нэрийн бараа. Энэ биш вэ? Мөн үү? Импорт мөн үү? Мөн байна. Энэ импорт. За импорт дээр жишээлх юм бол гаднаас орж ирдэг дээр нь бол дахиад шувууны мах дайвар гэдэг юм нь бол 54% бол багассан. За би энэ товчилч одоо нэг хурц юм яриад яах вэ? За төмс жишээлх юм бол 80% багассан байна. Эхний 3 улиралд орж ирдэг байсан төмсний хэмжээ 80% бол багассан гэдэг. За цагаан будаа бол харин нэмэгдсэн байгаа. За бусад юмнууд нь бол тодорхой хэмжээгээр багассан. Дотоодоос хэрэглээ бий болж эхэлж байгаа гэсэн үг. За дараач. За энэ согтууруулах хундаан дээр бас их тийм зөв үзэгдэл ажиглагдж байгаа гэдэг байгаа. Янжуур тамхи жишээлх юм бол орж ирдэг нь 32% багассан. Согтууруулах хундаа айргийг бас оруулж ирж байгаа хөв хэмжээ бол тодорхой хэмжээр багассан байна. Тэгсэн мөртлөө манай энэ нөгөө нэг нэхмэл бүтээгдэхүүн гутал малгай оруулж ирдэг явдал бол бараг нэмэгдсэн байна. За цаашаа. За би одоо нөгөө нэг янз бүрийн юм чинь нөгөө өнөөдөр Монгол улсад мөрдөж байгаа хуулиар бол хүний хязгаагийн буруутай гэж үздэг гэхээр хууль одоо шийтгэлүүлснийхэн дараа шүүхийн шийдвэр гарсны дараа ярьдаг. Тэгэхээр энээс өмнө яригдж байгаа бүх ярианууд бол дандаа суртал нэвтрүүлэг гэж би ойлгож байгаа. Ер нь нэг 2 жил шахуу ажиллахад 2 нөхөр ажил хийлэхгүй байгаа. Нэг нь бол ардын нам, нэг нь авилгатай тэнцэх газар. Яг нь ардчилсан намыг сайн муу гэдгийг чинь би ч юм уу хэн нэгэн хүн хэлэхгүй. Ардын итгэлэг даагаад ардчилсан нам сайн ажиллаж байгаа гэдгийг социологийн судалгаа хэлж байгаа. Энэ сайныг муу болж харагдуулах гэсэн олон оролдлууд бий. Тэр байдаг л зүйл. Тэгтэл сайн нэрийг бас хүсээд олдоггүй юм ардчилсан нам олоод авцсан байгаа. Муу нэрийг бас хусвч арилдаггүй муу нэртэй хүмүүсийн нэр нь хэвээрэл байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр одоо ардчилсан намыг муу энэ гэж ярих бол онцгүй. Яагаад гэвэл саяхан гарсан Сант Марлын судалгаа бол ер нь хавцсангүй юм дүн нуруутай гардаг судалгаа гэж хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа байдаг. За энэ судалгаагаар бол ардчилсан нам гарч ирээд ард түмлүүгээ хандаж ойртож нэгдүгээрт нээлттэй болсон явдал хоёрдугаарт бодиттой ажлуудыг 10 жил яриад 20 жил яриад огт хийж чадаагүй байсан тэр ажлуудыг хийж эхэлсэн явдал шүү. Дууссан бишээ бас. Хийж эхэлсэн явдал бол бас олон түмэнд эерэг үнэлэлт авж байгаа юм байна гэж бид ойлгож байгаа. Тийм учраас ардчилсан нам өшөөл улам нягтарч өшөөл улам ойлголцож өшөөл улам ихийг бүтээх тийм цаг үе дээрээ байгаа. Саяны их хурлын санал хураалт бол засгийн газрыг огцруулна гэсэн үг биш юм аа. Энэ бол цаашаа хилцүүлэхтэй, цаашаага өчнө олон процесстэй зүгээр хүсэж байгаа яарч байгаа зарим хүмүүсийн хувьд бол их үр дүн гарчлаа, бараг засаг огцорчих юм шиг огцорчих үр дүн гарч байгаа юм шиг ойлгож магадгүй. Тийм юусоо байхгүй. Энэ бол ер нь бол цаашаа яваад айгуул үндсэн хуулийн асуудлыг ч хөндөх их тийм төвөгтэй асуудал. Тийм учраас за яг сая их хурл дээр ярьлаа нэг шийдвэр гарлаа. Энэ бол эцсийн дүн бол биш юм аа. 3 сум бол одоо энэ жил бол 16 сум байгаа шүү дээ. 16 сумыг бид яг тэр 3 сум шиг болгоно гэдэг ингэсэн байгаа. Тэгээ эх жилийн төсвүүдээр бас 50. Дээр нь бид нар энэ сумдаас гадна нэлээд олон сумын нөгөө сумын төвийн сантигнийх нь одоо газар доорх байгууламжийг шийдэхийг бас 40-50 сумын дээр бол энэс тусна хийгээ явж байгаа. Ер нь ардчилсан нам ямар зорилго тавьж байгаа, шинжлэлийн засгийн газар ямар зорилго тавьж байгаа гэхээр энэ 15 16 он гэхэд бол манай аймгийн төвөдний хот шиг хот болсон. Орон сууцтай, дулааны станцтай, онцлогооны төвтэй одоо юмтай. Дээр нь нэлээд олон сум. За бид нар бол 300 сумын нэг дор хаяхад нэг 40-50% нь бол бас сумын иргэд одоо оршин суухад тав тухтай нөхцөл бүрдүүлсэн. Тийм байхаар өөрчлөлт дуусгана гэж их зорж байгаа. Бид өнгөсөө яриад дуусглаа шүү дээ эзэн засгийн байдлыг. Тэгэхээр одоо эндээс
Хүн хүний юм хардаг үнцэг чинь өөр л дээ. Эндээс та нар өөрсдөө дүгнэлт хий. Би өөрийн дүгнэлттэй хүн бүхний дүгнэлттэй минийх нийлэх албагүй. Тэгтээ бодиттой тоонууд нь энэ. Үгүйсгүй. Одоо хараа өчигдөр уржигдөр бид нар сайднаа цуглуулад Монгол банктайгаа ярьсан. Нодон жилийн эхлүүлсэн үн тогтворж болох хөтөлбөрийг жишээлх юм бид нар яг нодон жилийнх шиг үргэлжлүүлэх юм бол үргэлжлүүлэхгүй. Тэгтээ юун дээр үргэлжлүүлэх вэ гэж бензин шатхууд дээр бол үргэлжлүүлнэ. Гол юм бол махан дээр бол үргэлжлүүлнэ. Мах чи уулаасаа манай засгаас өмнө байсан. За тэрж байгаа. Бусад юмн дээр бол тэр хэмжээнд үргэлжлүүлэх шаардлага байхгүй. Нэг хоёрдугаарт зармын үргэлжлүүлэхдээ бол заавал нөгөө Монгол банкнаас хөнгөлөлтөө зээл өгдөг биш. Тодорхой хувийн бол одоо нөгөө хувийн компаниуд руу шилжүүлээд 100% хөнгөлөлтөө зээл өгдөг байсан бол одоо зээлийнх нь 20% нь арилжааных 80% нь хөнгөлөлтөө. Тэрний дараа жил 40% ч юм уу 50% нь арилжааных нөгөөх нь хөнгөлөлтөө. Ийм байдлаар бол энэ алгуурхан энэ хөтөлбөр хэрэгжих ёстой. Сүрхээс илүүтэй одоо Монгол банк за улсын хурдын байр суурь илүү тодорхойлогдох учиртай. Тэгээ магадгүй тэнд ярьж байгаа энэ асуудлыг шийдэх байх. Тэр шалтгааныг гадаадын банк хэрэгтэй гэдэг нөх оруулчих юм уу? Хэрэггүйгээ хаачих тийм бодол бол надад байхгүй. Энэ нөхцөл байдлаа сайн үнэлэх ёстой. Тэгээд оруулах юм бол яг ямар юм дээр нь оруулах юм? Манай бусад банкуд өрсөлдөх чадвар нь ямар байх юм? Орж ирснээр эерэг үр дүн гарах юм? Бас сөрөг үр дүн гарвал ямар сөрөг үр дүн гарах? Энэ асуудал чинь дандаа ингээд бүх талаас нь дүн шийдлээ хийж шийдвэр гаргана шүү дээ. Мөнгө нь одоо бүгдээрээ байгаа арилжааны банкуд руу шилжүүлчихсэн байгаа. Одоо манай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс маань өөрийнхөө нөгөө харилцдаг арилжааны банкаар дамжих ёстой. Тэгээ арилжааны банк нь тэр зээлийг энийг өгж болно гэвэл хөгжлийн банк нь хандан тэр хөгжлийн банк мөнгө өгнө. Ийм л хэсэг барьж байгаа. Энэ төрүүчийн хүмүүс нас зээл аваад эхэлсэн явж байгаа шүү дээ. Гэхдээ 800 гаруй учраас бүгдээрээ бол аваагүй байгаа. Банк ч нөгөө тэр хүний зээлийг судлах тэр шатандаа зарим нь явж. Би тэндээс ч байр суурь илэрхийлэхгүй шүү дээ. Тэгэл одоо ярьсан юм нь худал тэгэл яриа шийднэ. Ер нь бол ийм шүү дээ. Шинжлэл хийсэн хүмүүсийг шийдэгдэх тогтолцоо Монгол улсад бий болж байгааг л та нар сайхан анзаарах хэрэгтэй. Өөр тэнд нэг тийм тэгчиж гинөө тийш хараа суучиж гинөө тэр мөр бол асуудал биш. Ер нь Монгол улс одоо тийм эрх зүйт төртэй улс байх юм уу? Эсвэл хэдэн хүмүүсийн гарт орсон маягийн улс байх юм уу гэдэг ийм л одоо томоохон тэмцэлдэн тулаан болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Цааш энийг нэлээд дэлгэрүүлж гаргана, ярина. За баярлалаа.